Буян мөчний хүнд өвчнөр ингээд сүүлийн 8-9 жил ингээд ийм өвчнөр хөтлөж байгаа. Тэгээ үндэ өөр болол их чинь ямар ч ажил хийх боломжгүй чадахгүй. Тэгээ ийм учраас ганц түүцийг маань үлдээж өгөөч л гэж за төр засгийнхандаа гуйж байна. Ингэж болдгийм үү хүний хөрөнгийг шүн өрөөд үл цагаар тэгээ хүн байхгүй ямар ч үгүй төгслийн мишэлтэй усуудыг ингээл тийм ээ. Би ч надад хамаарч мөгөөл хаяж тийм сэтгэл төрөхгүй үнэхээр сэтгэл өвдөд ирж байгаа шүү дээ. Арай гомдмор гэстэй ямар ч хуу харсан. Тэстэ хамгийн муухай нь өөртөө ардын нам чинь 2025 оны хөгжлийн бишэлтэй усуудыг дэмжигчл хийнэ гэж амбал хөгжлийн бишэлтэй усуудаас санал авсан усууд шүү дээ. Тэгчгээд яагаад эднийг одоо ингэж хог шиг ингэ хайж байгаа. Яа. Тэстэ үнэхээр хүнлэг биш юм аа. Айгуу муухай харгис. Тэгээ эн чи одоо ямар ч хүүхийн шийдвэр байхгүй тэг ингээл хамгийн гол нь дахиад хэлээ те энэ төцнүүдийг Улаанбаатар хотоос өөрсдөө шинчилгээд шинчлүүлээ тэгээ нөгөө хүмүүс нь дарамтанд ороод төцөө аваад тэгээд дараа нь дахиад ингээд өөрсдөө эвдээд буулгачих байгаа байхгүй. Тэгээ энэ бол үнэхээр маш муухай санагдсан те маш олон хүмүүсийн амьдрал одоо энэ хүмүүс одоо цаашаа яаж амьдрах нь ойлгомжгүй. Гудамжинд гарах юм уу одоо яахан гуйлг гуйх юм одоо яаж амьдрах нь үнэхээр ойлгомж байхгүй. Энэ хүмүүс чи 10 жил 20 жил яг энэ төцөөр амжиргаагаа залгуулсан хүмүүс байна шүү дээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн нэг бичлэгийг үзье те. Өнгөрсөн 7 хоног тавьсан. Тэгээд яг тэр бичлэгийг дахиж би үзүүлмээр санагдсан. Одоо эднийг ингээд уурхад нүүдгийг шилжүүлээд энэ хогнуудыг энэ цэвэрлээд бидэд энэ ногоон байгууламж болгож цааш нь хөгжүүлэх юм аа. Ямар тий эн чи одоо хотоо гоё байлгыг хотоо цэвэрхэн харагдуулъя гэдэг нэг юм тэнэгдүү бодол өөрсөн засаг дарга за тэрийг дэмжиж байгаа нэг баахан иргэд байх шүү га. Өстой гоё хот гаргаж шít гоё хот гоё л болж шít. Эн чин уг нь зах зээлийнхаа жамаар алах хөстө болох хөстө байсан юмыг зүгээр ингээд аваачаад хүчээр нураагаа ичиж байгаа. Тэгээ тэрний цаанд хичнээн 100 хичнээн мянган хүний амьдрал, мянган төцний цаанд дахиад 5 10 хүн байгаа шүү дээ. Тэгэд энэ хүмүүсийн амьдралыг нурааж хайчаад энэ газар дээр ингээд зүлэг тарина гэдэг ийм эргүү тэнийг юм шиг юм яриад зогсож байгаа байхгүй. За үнэхээр манайхаар да. Үнэхээр хотоо гоё харагдуулж байгаа юм уу? Түцэл байхгүй болчвол хот гоё болох юм уу гэдгийг бүгдээр нэг бичлэгээс харагддаг. Тэгэхээр энэ өөрөө манай авсан хийх талбай гэж өмчсөн нэг тийм надад 2 намж ч юм уу эсвэл ихээс угийн надад ч юм уу тийм энэ бүх байдлыг болоод ихэд хамжин одоо шинэ жилийн чимээл ластдаг юм төмөр байна. Ийм чи за хашаа яваад өнгөрөөд дууссан гот мэдээч нөгөө одоо төсөх ч юм уу одоо нөгөө хавдар ч юм уу гэдэг нөгөө амар хөшөө байна. За энэ намсны алдарт усгүй фронтоо наваад гэдэг мэдэж байгаа. Энэ зөвсөл хууч нар драгоноос орон нутгаар хөшлөсөн гэж баазыг хатшуулсан. Улан бүр ингээд ороод улан бүр хатаагаад улан бүр яг ингээд яваад өөрийнх нь тийм энэ салхуу хөдөөний нэг хот гэдэг энэ наран цаг огт ойлгоогүй энэ гаж тэгээд бүх хасараа өртөд бүгд яг энэ хотын ах шиг болж байгаа. Энийг зайлшгүй чааш гэж бодоод дахин дахин шаардмаар байна гэдэг. Ийм л яахаа. 100 задгаа 60 хагархаа. Бүх юм нь эмх зэгцгүй. Тэгэд ийм байж төцгүү олчвол гоё болно гэж ярихаас ичихгүй байна уу хүмүүсээ? Та нар яагаад энэ юмыг та нар эхлээд энэ талбайхаа юмыг гоё олгооч. Та нар өөрсдийнхөө хариуцнаад усан хориглуулаа аштайхан болгочих. Тэр нэг аль шинэ жилээр хийсэн юмнуудаа аштайхан болгочих гэд ярихын оронд хүмүүсийн амжиргааг таслахаа хамгийн урд болгоно гэдэг чи одоо юу гэсэн үг? Хүний амжиргаанаас илүү өвс гэж бас байдаг юм байна Улаанбаатарт. За нэг иймэрхүү юм боллоо. Тэгээд бүгдээрээ бодцгоё. Тэгээд та бүхний одоо төцөл зайлуулчуд гоё болно гэдэг утга чинь одоо ямар байгааг та зүгээр гэрээсээ гараад хараа.